За эрхэм монголчууд та бүхэндээ элдв эрдэнэт хэмээх модон могоо жилийн шинийн 2-ны халуун мэндийг өдөөд нь өргөн дэвшүүлээ. За манай 25 дахь суваг телевиз танай тооны нэвтрүүлгийн баг хамт олон маань шинэ сар гараад эхний дугаараа үзэж та бүхэндээ хүргэх гээд за нэгэн эрхэм хүндтэй айлыг одоо зорж явна. За өнөөдөр аргуултай одоо шинэлгээ эхэлчихсэн, хөдөө орон нутгаас олон хүмүүс ороод ирчихсэн байгаа. За тэгэл одоо шинийн нэгэн хоёрондоо багтаж золгох гээд хүмүүс ч одоо хөл хөдөлгөөн ихтэй. Хэдий орой болсон ч гэсэн одоо замын төгжрөл нэг л саарж өгөхгүй байна. Тэгээ одоо бид бүхэн аргаан бараад машина орхиод одоо айл руугаа бас оройтойд очих вэ гэж санаа зовоод одоо 151 өрөөд аваад алхаж явна. За тэгээд өнөөдөр ямар айлд очих нь уу, ямар айлд очиж сайхан золгох нь уу гэдгийг бүгдээрээ бас нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад хараарай. За сайхан шилцгээж гэнэ үү. За сайн байна уу. За сайхан. За. Жаахан ярих уу? За тийг золгоч та эхлээд. Эхлээд золгоч. Золгоч тийг. Зураг авч байгаа юм. Тий зураг авч байгаа. Бид нар шууд ингээл бичээд ороод ирчих. За тэгвэл. За амар уу. Саршин сайхан шинжилж гэнэ үү та. Саршиндээ сайхан шинжилж. Сайхан орлоо. Амар байна уу. Сайхан шинжилж. Сайхан шинжилж гэнэ үү та. Сайхан шинжилээ. За. Амар байна уу та. За амар байна уу. Саршин сайхан уу та. Сайхан. Саршин сайхан шинжилж. За амар сайн уу. Саршиндээ сайхан шинжилж гэнэ үү. Шинжилж байна. За би өнөөдөр нэг чухал ажилтай самбуугай зорж ирлээ. За би танд нэг микрофон зүгээд өгөөч. За чи одоо нэвтрүүлэг тэр хийж байгаа улсууд хэлж ярьдаг. Цаг зүй тохирдог. Жаахан бэлтгэл энтертэй байдаг одоо тэгээд гэгэнтгийн ингэж орж ирэхдээ чинь бахан жаахан цэвдэх юм байна. За зүгээр. Тэгээд бид нэр саршин гараад сайхан жил гарч байна. Тэгээд цагаан сарынхаа бас шинийн 3 энэ жил ч одоо бас их онцгой сонин үйл явдал болоо тийм ээ. Нэгэнгүүгээд тийм ингээ шинийн 3 юм байна. Сайхан ахмад буураа нартаа очиж золгоё гэ тэгээд ярилцаж хөрөлцөөд багаараа. За хинийд очих уу яах уу гэд нэлээд юм болж байгаа. За Монгол улсын ард энэ жишээ одоо самбууганд очиж золгоё. Тэгээд шинийн 3-ныхаа энэ сайхан билет дугаараар нь усны ард түмэнтэйгээ сайхан нэвтрүүлгээр уулзуулчихъя гэж бодоод. Тэгээд ерөнхийдөө зорж ирж байгаа. Манай нэвтрүүлгийн маань нэр бол 25 дахь суваг телевизийн танай тооны гээд нэвтрүүлэг. Манай томх юм уу? За ер нь бол харин тийм нөгөө хондог нэвтрүүлэг юм байгаа. Хондог нэвтрүүлэг юм байна. Тэгээ одоо хоногоос зорж ирсэн тэгээ хоногоос өөр юм. Одоо тэгээд оо за сар хуучраагүй болохоор одоо бас нэг Монгол явсан бодоод өнөөдөр дүүн хонохгүй сайхан саатаад явна хаа. За. За таны бие амгалан сүрэг таргана уу? Тарган тавтай сайхан хаварч. Сайхан хаварч байна. За саршиндээ сайхан шинэлүү. Сайхан шинэлээ. Сарвуу. Сүрэг малд тарган сайхан орлоо. За сайхан Саршиндээ сайхан шинэлүү. сайхан жил ирж байгаа гэж бодоод байна шүү дээ. Энэ жил их сайхан жил ирж байна. Сайхан жил байна. Өнгөрсөн өвөл ер нь их сайхан бас дэлгэр сайхан болж өнгөрлөө шүү. Сайхан өвлөг өнгөрөөр. Танд ажил төрөл сайн уу? Тавтаа сайхан байна гэж. За. За сайхан шинэлж, сайхан аварч гинэ та. Сайхан. Айл их хийсч алтан гих хурааж гинэ та. Тэгээ манай ч одоо шинийн 3 гэж зогсдгүй шүү дээ. За тэгээд ямар ч байсан нэг за 15 хоног бол өөж явах юм. Нэг 20 хоног. Тэгээд цагаан сар учирдаг юм уу та. Тэгэндээ. Тэгээ одоо хөө юм даа вэ. Тэгээ одоо ерөнхийдөө дээрээсээ шингэрээд хөвчдөг юм байна. Тэгээ ерөнхийдөө бараг л хамгийн ахмад нь болоод бацарч шиг байна даа. Тийм одоо тэгэндээ тийм. За тэгээд ах эгчнэр дүүнрээ хүүхдүүд энэ төргээд ихэд өнөр өтгөн ах нь амбул 11 үлээ юм. За. Эцэгээс 11 үлээ. Тэгээд өсгтөө сайхан өслөө. Би хөдөлгөөний загт яг ба одоо тэгээд хорвогийн жам юм да.
Тэгж бодох юм. Тэгэлгүй яах вэ? За өнөөдөр тэгээд сар шин сайхан болж байна. Дэлгэр сайхан жил гарч байна. Одоо ирсэн зочд гिचтэй та нарыг сайхан танилцуулж ингээд тэгээд ёо соройтч ирдэг нь наашаач бас төгжрэлж ихтэй юм байна. За. Сүлдэн мөр алхахлаа. За. Тэг гүүрээ давж алхаад байна. За. Тийм тэгээд дараа нь уг нь ингээд яг оройхондоо зочны хөл сэлүүхэн байх юм бол гуруулаа үлдээд нэг жоохон ярьж хөрөөж явж одоо болно уу? За болж байна одоо тэгээд яаж хөөрхөл юм байвал эртхий шиг ярьж байгаа тэгээд идээ бодоод гаяагаад миний хоор идээ идээд битүүлгэн төрсөн үү? Хүрээг байна. За миний хоо идээ бодоод цагаа уу. За тэгээд одоо Дочтооны сайхан танилцуулж гэр бүлээ сайхан танилцуулж. За манай гэр бүлийн хүн бүрмсрэн. За хөдөөжгүй мэрэгжилтэй хүн. Энэ хуучнаар зоотойг нэгч мал зүйч хүн. За. Тэ. За эхнэр маань хоёр сайхан одоо авчгаа сая оноос өмнөх нь хөдөлмөрийн болон тэгээ одоо ингрэмэл ачгаа сууж байна. За миний эхнэрийн томхийнх нь хүүхэд. За. Тэ. Аймгийн зан. Гамбат гэдэг залуу. За тэгээд нэг зан авчгаад өөрөө хандсан юм шиг байгаа. 8 настай л энэ хоёрын гар дээр ирсэн. 8 настай бид хоёрын гар дээр ирээд тэгээд ээж нь орхон болчиход тэгээд бид хоёрын гар дээр ирсэн хүүхдтэй. За. Тийм ба. За тэр Чулуунбаатар гэдэг хүн байна. Сайн байна уу. За энэ хүн цэргийн хүн. За тэгээд бид нар гэр бүлийн их найзууд манай эхнэрийн маань хоорой дүүнэр. За их баяр гэр бүлийнх нь хүн багш хүн. За. Тий. За энэ хоёр маань одоо бизнес хийж байгаа. За чи одоо ингээд хүмүүс ирэх үү? Одоо ингээд одоо суух гээл байна. Одоо манай өцөгдөр зарим нь уржигдэрч ирээд явцсан. Одоо манай нэг үндэсний урлагийн театр одоо миний байгууллага. За одоо тэглээ. Дуулалт маань хагас нь орж ирээгүй. Зүг. Тэр хүүхдүүд одоо ирэх байлгүй гэж одоо сууж байна тий. Одоо тэгэндээ тань дээр бол одоо чуулгынхан бүгд театрын бол бүгд л одоо номтой юм шиг ирэх тий. Ялангуяа манай дуустууд бүгдээр ирнэ. Тэгээ хөгжимчд бүжигч тэгээд ер нь ахын дээр ихсэн усууд ирдэг юм да. Одоо ер нь Ахтуу хамаатан сатан төрөл төрөсөд нь бол бас одоо архангаан цэнхэр сумаараа бишгүй байна уу? Цэнхэр сумаараа байна. Одоо миний нэг яг дээдлийн игч маань байна да. За бас тэгээ готурөө орж ирсэн. Тэгээд ихэнх нь орхны харанд задрах шивдээ тий. За зундаа бол яг бай бид хоёр ер нь нутагтаа тусдаг штэ. Тэгээ манай хүүхдүүд тэр яг манай суманд Тамирын голынхаа хөвөн дээр нэг зуучны бааз барьсан. За. Тэгээ баазтаа бид хоёр заримдаа боос хийн. Заримдаа тогооч хийн. Манай жижүүс хийж магадгүй. Тэгнэ. Тий, тэгээд яг ба зуны 3 сарыг бол бааз дээр сайхан өнгөрөөчтэй юм да. Тэгээд намар 9 сарын ихээр ороод ирнэ тий. Хичээл ном хэлэхдээ хүлээл. Тэгээд хүлээл ороод ирдэг. За түүжийн ихчээр сонин сайхан юу байна? 50 сайхан доо. За. Тэг ингээл Цагаан сарын бэлтгэл бишгүй шүгдээ хий. юм болж байгаа байлгүй те. Тэгээ хоёр дуучныхаа арыг хариуцсан охин дуучин нөхөр таадаг байл. Тэгэл хаяа тоглолт моголт хэл бишүүдэл ажиллаа. Тэгэл тиймэрхүү ажил хийлээж. Энэ жил ер нь гэхдээ цагаан сарын бэлтгэл айлууд ер нь хэр нүсэр базааж байгаа шиг Их базаач, нүсэр базаач. Нүсэр базааж байна. Ер нь дэлгүүрүүдээр явж байгаа. Ер нь бидний үеийн улсууд баг хүүхдүүдэд даваалал тэгэл хоолундаа тэгэл цагаан сарын базаал яваад чинь. Та хэдий маань баг байхад одоо цагаан сар ямар хоо болдог вэ? За Хүүхэд насны цагаан сар. Хүүхэд насны цагаан сар одоо тэр үеийг сайхан санагдчихэж байна. Ер нь аав ахнаар одоо морья сойчхон. Тэгээ тэр үеийн чи хүүхдүүд одоо 50 оны хүүхдүүд чинь морьноо тэгээд айл гэсэн штэ. Хаан лайлваа тэр айлд орно хөдөөний. Ерөөсө танихгүй хамаагүй. Танихгүй намаа байхгүй. Тэгээд боо үртлэн штэ. Одоо орон цууин бөгөөд нэг алгын чинэ цагаан даав. За тэрэн дээр нэг зүсмэл нэг хавсаа. Боо тавина. За бүр жаахан гайгүй байд нэг хоёр ятон. Дээр ганц чихэр.
За тиймэрхүү бэлэгтэй тэгээд Тэр бол- нөгөөдгөө шинэ өвөртлөндөө. Чихэр яотон бол одоо тансгийн зэрэгтэй Оо байна шүү дээ. тансгийн зэрэг. За тэр чихэр яотон өгсөн айлууд ер нь дээд зэрэг айд. Жилдээ мартагдахгүй. Тэгээ мартагдахгүй. Надаа яотон өгсөн. Тэдний надаа яотон өгсөн. Тэдний яотон гэсэн гэдэг. За одоо ямар ажил эрхэлж ийн гинэ та. Одоо тэгээд ажлууд одоо бид нар тэтгэвтэй гарсан. Хүүхдүүдтэй ажиллаа өгөөд. Аа за. Тэгээ манай хүүхдүүд одоо тэр ажлын маань үргэлжлүүлээд явж байгаа да. Ах их хоёртаа одоо самбуугатай бүжээгстэй одоо хэдэн жил нөхөрч байна. Манай эхнэр бүжээгчтэй бүр 18 нас, бараг 22 наснд анх багшлаа. Цуг багшилж ийсэн. Сургууль төгсөөд чойрын 10 жилийн сургуульд пенер удирдагч хийж илаа чинь. За. Тэгэхэд бүжигч эвлэн орон дарга байсан. Тэгэхэд би 22 настай байсан. Тэгээ тэрнээс хойш 40 гаруй жил найзалж байна да. Тийм байна. Тэр үед нэрэ пианор гэж нэг жавхаатай юм байсан баг шүү дээ. Хүүхдийн байгууллагын эвлэлийн ажлыг чинь л одоо тодорхойлж ийлээ шүү дээ. Бид дээр чи одоо болтол бас үерхэл тууштай байдаг. Тэгэл тэр үеийн одоо хүмүүжил гэдэг чи ийм л юм шүү дээ. Одоо сургууль хөгжүүлэх боловсролын байгууллагаас төлөв Харангай гарсан. аймгийн Бацны сүм шүү дээ. Тий. Тэгээд 18 настайгаас эхэлж уус төдөлсөн. 15 настайгаас. Би чинь 81 онд 8 дугаар анги төгсөөд тэгээд 15 настай эвлэн хэлээр малчин болоод тэгээд 3 жил сайсаад улсын тэргүүний сайлчин болоод тэг хөдөөчгөн дэд сургуульд урилгаар ирээд хөдөөчгөн дэд сургуулийн төгсөөд говь сөмөрчөөд тийм нөхөнтэйгээ хамт ажиллаад тэгээ энэ жилийн онцлогтой жил болж байна. Надад бүр шагналын хор болсон. 6 сард спортын 100 жилийн өгөр волейбол спортын мастер залгаад. Тий, тэгээд сая 12 сарын 6-нд хөдөлмөрийн гавьяаны олонтгийн удаа. Тэгээд бас юу яадаг юм бэ? Ерөнхийдөө архивч хүмүүсийн маш сайн мэд юм шүү дээ. Тэгээд саяхан спортын 100 жилийн он медаль ирээд уржигдэрхэн спортын алдрууднууд гэсэн тэр том гоё одоо ирлээ. Энэ жил биш 4 Спортоор гэхээр та ер нь ямар спортоор би ингэж волейбол спортын мастер болсон. Би шовдор гэдэг нөгөө хамгийн анхны эмэгтэй тэрний шавхан байхгүй. Хөдөөшгөн дэд сургуульд бэлтгэл ангид ороод тэгэл тэрүүний өдөртөөр явж байгаа л. Улсын хоёр дахь авраг. Тий. юм байна. Алтны Ухаас арахгүй. Тий. Арсан үгүй хараас надад болгоод за хүмүүс. За сайн байна уу? За хүүхдүүд орж ирж байгаа шиг байна. Хинийх байна. Амар сайн уу? За сарсан сайн шилбүү. За өгдөө суцгаа. Зэ. За сайн уу? саршин сайхан хавч чинь. За Амар сайн уу? Сар шиндээ сайхан чинь харгуу сайхан аварч гин үү? сайхан хавч чинь. Та сайхан хавч чинь. За ишигээ зогсчих та. За үндэсний урлагийн театраар сонин сайхан. Сайхан жил оров уу? Оо сайхан. Сая 75 Сайхан жил боллоо. Сая 75 манай их театрын 75 жилийн за ухтлаг. Аага ухтж байгаа. Оо за. Тэгээ манай ахмадууд урлагийн маструуд сая 21 22-нд 2 сарын 2 удаа тоглолт хийлээ. За үзэгчид бол пэг дүүрэн байлаа. Тэгээ ах нь үндэсний их театртайгаа жацуу юм. За. Тэ. За. Хоёулаа 50 он төрсөн. Тийм байна. За та нэрээ самт толгойн сайхан танилцуулаач. За. За энэ саран туяа гэдэг гавьяат байна да. Дундгой аймгийн одоо жинхэнэ дууны Дуухурын өлгийн нутгийн. өлгийн нутгийн хөөгд. Одоо энэ гяттай шин анх одоо соёл спорт улс төр хамгийн маалттай байлаа шүү дээ. Тэрнийг яг замын нээж 85 онд анхны соёлын хэлцээрээр сараа битгээр дуучнаар явж анх соёл урлагийн нээлтийн салхийг гаргаж ийлээ. 20 жил Гятад. байсан харилцаа. Тэгээ өвөр Монголоор тоглож 15 хоног. За тэгээд өвөр монголчууд ч одоо зүгээр ёстой үйлэл ухтдаг байлаа шүү дээ. Тэр үед
Одоо үнэхээр Шармангол ч сандсан, Ақтуугай ч сандсан тиймд байсан үедээ. Тэр үед самбах юу байсан ч нөгөө өглөөгөр 5,000 хүний суудалтай зааланд тоглож байсан. Тэгээд тэгсэн байхад нөгөө хүмүүс одоо монгол хүнийхээ царай барааг нь харах гэж бүр жирэмсэн хүүхнүүдийн тэр бүр одоо тэр үеийн ачааны одоо тийм ямар ч машин байсан тийм дээр сууж ирсэн гэ гадаан тэр дотор 5,000-аас гадна гадаан тэр байтга хүн цугласан байсан тийм ээ. Тэгээ бид хоёрыг ингээл гараад ирэхэд ингээд газраас хөндөлвөл ингээд өргөөд ингээд шаваад тэгээ гарын үсэг зуруулна гэдэг. Тэгээ бас кирилл үсэг мэддэг хүмүүс байсан юм байна. Гарын үсэг зуршаар монголоор бичиж бодвол монгол хуучин монголоор бичижсэн тий. Тэгээ тэр их дурсамжтай тоглолт юу болсон юм аа үйл явдал. Баахманд гадамэрэн гэж тэр их алдартай баатрын театрын баатрын дуулж гадамэрэнгийн самбуугч. Би тоглож уул гэдэг дуу дуулж ирсэн. Тэндээс тэр хорчин ардын дуу юм. Хорчин ардын дуу. Бид хоёрт одоо кассет ирээл тий. Тэгээд сураад дуулаад явж ирсэн. За дараагийн хүн маань Амгалан гавьяат байна. Одоо Амгалан гавьяат зүтгэж чинь ер нь олон жил ажиллаж байна да. Гадна хоёрч болж байна. Бид хоёр ч одоо би богдод орон дээдгээ дуулж үжгэн Амгалан дондог дулам хатанд тоглож байсан. Одоо миний бас их хатан дунд хатан болох юм дээ. Их хатан юм байна. Хатан бас байна. Байна. Бүх хаттай өрөөд аваад ирсэн. Шинж боно. За энэ миний шав байгаамаа. За. Одоо би чинь ахна энэ Монголын их найрлагжим тийм ээ. За. Ардын их найрлагжимтэй би 53 жил тасралтгүйд болсон. За миний шав маань одоо их найрлагжимтэй дуулж байна да. Тэр сайхан дуулж байна. За дараагийн хүүхэд маань Отгон зул. За энэ битгаар яг нэг голой хүүхэд. Оо бүр арангаа цэнхэрсэн мө бүр цэнхрийн голой хүүхэд. Тэ. Самбуу минь одоо манай нутгаас нэг гайгүй дуучин байсан юм штэ. Гээ дараагаар нь энэ хүүхэд залгаж яваад бас нэг нутаг орон аавд нутаг усныхаа нэрийг гаргаж явах болов гэж одоо ихэд найдаж байгаас сайхан дуулж байгаа да сайхан дуучин. Манай Эрдэнэхүү байна. За энэ бас миний шав. Аав удаан зориулж малчин аваа махтан дуулъя гэдэг дууг анх дуулсан. За тэр дуу маань 80-аад онд хит болж байлаа. За тэгээ тэрнээс хойш бас тэр бас хүн болгоно их дуулагдхаа байгаад тэгээд 10-аад онд дуу 15 онд. За 15 онд одоо Эрдэнэхүү маань сэргээд дуулсан. Их сайхан дуулсан. Дээрээс бүх юмны одоо анхны суурийг тавьсан ийм сайхан уран бүтээл байгаамаа. Тэгээд энэ сайхан дуугаас надад итгэж дуулуулсан одоо танд бас маш их баярлж авдаг шүү гэж хэлье. За дараагийн эмэгтэй миний баг гатан Наран цүй гэж үсгүй байна. За энэ ахын бол манай чуулгад 7 жил дуулж байна. Сайхан дуулдаг, ардын дуу дуулдаг, уртын дууш дуулдаг, зохиолын дуу дуулдаг. За өнөөдөр бол энэ хэл маань орж ирж байна. За хүүхдүүдээ их баярлалаа. За тэгээд идээ цагаагаа идэж уугаад битүүл юм сайгаад хоолундаа идээд өнөөхөө бууцаа гаргаж байна уу. Их театрын одоо бас л сор болсон дуучид орж ирлээ. Тэгэхээр ахна би одоо нутгийн хүүхэд Отгон зулаасаа эхлээд хүсмээр байна. За. Тэгээ сайхан утын дугаар эхлээд чи манай ахыхаа гэрийн жаврыг нэг сайхан өргөе гэдэг үү чи. За тэгвэл за энэ хайрг орж одоо биднэрт үйлчж байгаа хүн бол миний төрсөн дүүгийн баг охин. Төрсөн дүү. Төрсөн дүүгийн. За багшийн дээд сургууль төгссөн. За нутгийнхаа хүндтэй сайхан ахынд одоо шинийхээ энэ сайхан бэлэгтэй өдөр хүрэлцэн ирж одоо улсын ардын дуу гэж юм тийм ээ. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бид өрхөн хүрэлцэн ирж сайхан золгоод явж байна. Тэгээд ахтаа ихчтэй эрүүл энх хад жаргалын нарвагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн өрөөё. Монгол ардын уртын дуу хүрэн толгойн сүүдэр гэж сайхан дууг аялья. Хүрэн
Сайхан болж бай, сайхан байлаа. Аваа, багро байхгүй мó? Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгчсэн их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Аваа, багро байхгүй мó? Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Энэ сайхан одоо элдв эрдэнэ хэмээх энэ сайхан могойжл самбайхаан даа сайхан золгож ирээд бид нар их сайхан байна гэх. Тэгээ одоо хэдүүлээ самбайхан маань одоо 1976 онд үйлдсэн сайхан Улаанбаатараа дууссан одоо бараг 50 жил болох гэж байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгээд Хийлээсээ 50 жил боллоо. Тэгээ одоо хойдор 50 жил болох юм. Тийм. Одоо тэр сайхан урт настай, тийм сайхан алдартай энэ сайхан дууга бүгдээр одоо дуулцгаах хусан байхаа. За тэгээ. За миний хөөе тэгээд энэ дуучтай дагуулаад дуулна шүү дээ чи. Дагуулахгүй шүү. Өдөр болгон шинийн баяртай Оюун бодлыг шинжлэх эрдэмтэй Сахилга шуурын ахаг шумга Шинхэн өдрийн үдинээ Учраа баяр бушиг царинаа Ундрага бүхэн наршиг цацраа Улсинунда Улаанбаатарын Үси сайхан жарлинаран Аштын артай ахын дустэй Арван зовхос үдэн нэгттэй
Саяарди сайхан санаа сарвалчсонд цутайни силээ учраг баяраг ушиг цаалигаа ундраг бүхэн маршиг цацраа улсын дундаа Батарни виси сайхан жамдина За тий сайхан шинэлцгээгээрээ их 2 минут одоо та хоёр ч одоо өргөн олон зочин гिचи хэрдэг юм чинь. Тэгээ бид хэд ч гэсэн одоо бас ганцдаг ахмадынхаараа бас орох хэвээр бөөнөрөө бас явж байгаа дээрээ тийм ээ. За боо бүртгэндээ тийм ээ. За тэгээд миний дүүндрийн биерүүл ухаансаруул ажил хөдөлмөр уран бүтээл өндөр олзом гих зах зээл байна. Арилжаана майрван тэгээд сайхан энэ могоо жилдээ сайхан амьдарч дараагаар мор жилдээ сайхан залгахын өлзийтэй өрөөлийг ахна твшүүлье. Тэгээд миний хүүхдүүд сайхан шилцгаагаараа ах ихчээр нэг баярлалаа шүү. За баярлалаа хүүхдүүдээ баярлалаа. За бид хэд ч одоо түрүүн ах эгч хоёр маань бас хөл дарагдаад зочин ихтэй байгаад үндэсний урлагийн их театрын уран бүтээлчд маань ирсэн байна. Ах эгч нарын маань хурай, дүүнэр, ах トゥ хамаатан садан гэж одоо ирэх хүн бишгүй монгох биш тийм ээ. Эдгээр хүмүүсөө мордуулчаад нэг жоохон амьсгаа аваад тавууг солихгүй сууж байна тийм ээ. За сүүлийн үеийн сонин сайхан юу байна да ах эгч хоёр маань? Сүүлийн үеийн сонин сайхан зүгээр яг ухаа сэргээгээд ярил их юм байна. За тий. За одоош тэгээд яг баг байхад цагаан сар их сайхан байдаг байлаа. Нас жаахан өндөр гараад ингээд эрэхлээр цагаан сар маань за бид нарт одоо хүндрэлийнх нь хаашаа. За үнэхээр сайхан юм аа. Тий. Арга байхгүй чинь бас нэг ахмад наснаа хүндрэлдэг, хайрладаг ийм үе эхэлсэн юм байна. Одоо өр хүүхдүүдээс ахуулаа тэгэл ах дүүнэр найз нөхдүүд ажлын хамт олон. За тэгээд ер нь бол цуваад сайхан юм аа. Тэгээ ерөөсөн нас жаахан дээр гарна гэдэг маань их хүндлэл дунд орчдөг юм байна штэ. За тэгэлгүй яах. Тийм байна. Хүн болгон хүндэлдэг, хүн болгон хайрладаг. За одоохондоо арай өрөвдүүлэх бол болоогүй л байна. А тэгтээ бол арай болоогүй байна гэж. Тэгтээ болоогүй байна. Тэгээд яг ба энэ сайхан хүндлэл хайрын дунд бид хоёр сайхан ёстой одоо жаргаж явна даа гэж хэлдгээс өөр аргалга да. А хүүхдүүд нь болоо би зүгээр сургадуулсан. Гадагшаа энэ төр бас явцгаасан байна уу? Та нэг хүүхдүүд одоо тэнд сайхан зураг харагдаж байна л да тий. За энд за манай том хүүгийн зураг байхгүй байна. Тэнд байна. За миний том хүүгийн зураг тэнд хүүхдтэйгээ байж байна. За миний том хүү дипломат хүн. За. Тий. Энэ 23 дугаар сургуулийг төгсөөд их сургуулийн гадаад харилцаа төгсөөд Москвагийн олон улсын харилцаа төгсөөд Оксфорд их сургууль төгсөөд тэгээд ер нь дипломат ажил хийсэн. Америкт суулаа, Италид суулаа, Англид суулаа. Сая энэ Тайландд элчин зөвлөх хийж байгаад тэгээд ирж байна. Тий. Тэгээ 3 хүүхэдтэй бас өнөр өтгөн сайхан айл. За дунд хүү маань одоо яг та нартай ижил. Кино урлагийн дээд сургууль төгссөн. Оператор найруулагч хүн. За нэлээд бүтээл бол хийсэн. Кино хийсэн.
За ер нь орчин үеийн дууч тийм үү, тийм ээ? Одоо төр мандах одоо төрөөнөө орж ирээд гардаг Эрдэнэ хөө. За тэгээд би дууч болгоныг нэрлж бас тэгнэ. Дөнгөхгүй байна. Тэгээ ер нь залуучуудын тэр дууны клипийг олон клип хийсэн дээ. Сайхан клип хийж миний хөө Малчин телевизийг байгуулсан. Тий. Малчин телевизийн 10 жилийн ог хийж. За миний баг охин Нинжин гэдэг одоо энэ ерөнхийдөө манай үзэгчд манай ард түмэн бас жаахан загсахын гадралдаг болсон баг. Тий, миний охин соёл урлагийн их сургууль Дөөрэн дуулаачийн ангийг төгссөн. Ерөөгшин шав. Оо за. Тий. Одоо ерөөч олон сайхан чимнэлтэй шүү дээ. Тий. Охиндоо одоо бэлдчихэд. Тий. Тэгээ охин маань сайхан дуучин болно. Сайхан дуулдаг юм да. Сайхан хоолойтой. Ах нь улсад 55 жил ажиллалаа. Тэгээд 23 онд одоо жинхэнэ чөлөөний хамралтанд суудаа. Одоо энэ үндэсний урлагийн их театрт 53 жил ажиллаад нэлээд юмыг туулдаг юм байна. Нэлээд юм бас бүтээж хийдэг юм болов. За би тэгтээ тэр мундагчууд шиг аваад цэцсэн юм алгал да. Тэгтээ нэг 400-аад дуу дуулсан юм шиг байна. 5-6 киноны дуу дуулсан юм байна. 5-6 дуулалт жүжигийн голоороо тоглолцсон юм байна. Учиртай гурван толгойн балган юундд тоглолцсон юм байна. Тий. За тэгээ ингээ бодоход яг ба 53 жил урт мөртлөө зөөр миний хувьд шамлалттай. Өшөөж яах юм хийчихгүй яваад гэж одоо бас жаахан харамсаад сууж явах үе байх юм байна шүү. За би ч бас өшөөж явах юм хийвэл хийх л байжтай л гэж л ер нь бодогддог юм байна да хүнд бол тийм ээ. Гэхдээ ер нь тийм байна. Хүн чинь ерний хорвоод төрөөд өсөөд эндийгээд тэгээд хүн ч одоо юу юм да миний хоёр нь хийж бүтээх их орондоо ард түмэндээ түүний төлөөл хүн амьдрахгүй бол зөвхөн харамын гэр бүлийн өр хүүхдээ бодоод ингээд явцуухан хүрээнд хүн амьдрах юм бол амьдрал байна. Хүн жаахан итгэвхтэй гин шиг жаахан санаачлагтай мэлийн шаргуун цаг хугацааг хожиж бүтээх хийх энэ ажилд ер нь хүн амьдрал ах тэр хөдөлмөр тэр уран бүтээлийг ер нь зориулж ил байх нь зөв юм уу гэж. Одоо ингэж л их бодогдох юм байна шүү дээ. Бүтээл хийгээд уран бүтээл нь олон түмэндээ сайхан хүрээд тийм ээ. Олонний хайр хүндэглийг аваад ингээд ирэхээр тэр үедээ бол их л урамшиж байгаа. Тийм ээ. Ер нь сайхан л да. Сайхан. Тийм тэр залуу ш одоо сайхан. Залуу уран бүтээлчдэд ер нь эхнээс нь та бүхэнд нэг сайхан чиг шугаман зүв брэд яваасаа л гэсэн. Ийм л бодол тэрх юм да. Яг үнэ тий. Таны залуу нас руу хоёлаа нэг аялье тий. Одоо би таныг яг Архангай аймгийнхаа Цэнхэр сумын соёлын төвийн дарга байсан тий. Соёлын төвийн дарга байсан гэж сонсч ирсэн. Тэгээд наашгаа ирээд таныг одоо ирээд яг үндэсний урлагийн театрт чинь уран бүтээлчээр дуучнаар орох үед чинь бол дуу бүжгийн
Ардын дүүжгийн чуулга гэж байсан. Ардын дүүжгийн чуулга гэж байсан. Урлагийн одоо энэ зам мөрийг хэдэн настайгаас хойш ингээд сонгоод энэ одоо амьдралаар амьдрав. Энэ миний аав ээжээс улбаатай юм баха. За. Тий. За миний аав бол нутагтай бол алдартай сайхан дуучин хүн. За би аавыгаа жаахан ярьчих уу. Тэглгүй байх. Их номын хүн байсан. За. Тий. Төвд манж за хуучин Монгол бол гарамгаа сайхан мэддэг, бичдэг, уншдаг. Аав нь бол их сонин хүн манай тэр өндөр өвг. Одоо өндөр эцэг юм тий. Тэр хүн маань 24 уруутай. Сонин байгаас? Тийм байна. 24 уруутай. Гартаан 6. Хөлөндөө 6. 24 уруутай. Салаа харуулчин ингэж ургадаг. Тэгдэг. Тоолохгүй 6 гэж анзаарах харгүй. Хинч мэддэхгүй. Тим уруутай хүн. Гараараа бичдэг, хөлөөрөө бичдэг. Эрдмийн хүн байсан юм гэлээ. Би мэдэхгүй л дээ. Тэгээ миний нэг игчээс нэг охин гарсан юм. 60 хэд онд. Хөлөндөө 6 гарсан. Гарантаа байхгүй. Тэгээд удам гэдэг санал л дээ. Тэгээд манай тэр игчийн хүүхэд охин бол тэр өөрөө эмчилтэй гагамч барай заслын тэр гэж гэдэг гоё юм. Салаа жигмэд тайж хүнэлдээ тэр чинь. Тэгээд тэр нийл удам судар одоо өнөөдөр ингээд явж байна да. Өнөөдөр одоо гэдэгтэй хичнээж 100 өрх гэр тасарч яасаа одоо би тоолж үзээгүй л байна. Тий. Айлын найранд очиж өргөдөж дуулна. Би ингээд өвөр дээр орон минийхэн доор ингээд суучих нь. Аав дуулна. Би аялан юугаа аялах вэ гэдэг чи хүүхэд нэг аав дуулж яа гээл бас хүүхдийн болсон хойно бас дуурдаг байлгүй тий. Тэр чанаас л би эхлэлтэй өнгөтэй юм болоо гэж. Ингэж боддгийг. Тэгээд сургууль соёлд орсон. Тэгээд сургуулиасаа ахуулаад бараг нэгдүгээр ангид байхдаа шүлэг уншиж эхэлсэн. Тэгээ хоёрдугаар ангиасаа бараг дуулсан болоо да. Тэгээ сургуулийн шавраг дуучин тэргээд газарваны хөхд багцсан том байлаа шүү дээ. Дуучин болох зав мөрийг манай надад заасан улсууд олон бий. Тийм багш нар одоо сайхан улсууд эрдэмтдийн докторууд. Тэгээд би ч одоо клуб эрхлэгч болоод клуб эрхлэгч юм гэсэн дунд сургуулаа төгсөж байгаа байжсэн аавын бан би жилээр ихтгэе. Тэгээ би аавыгаа харах манай ах эгчнэр бүгдээрээ сургууль соёл ажил тустаа явцсан. Тэгээ би гэртээ үлдчихэж байгаа тэр сургуулиасаа гараад аавыгаа жилээрээ хараад. За. Тэгээд манай Аранга аймагт 5 аймгийн клуб эрхлэгчдийн 6 сарын курс болдгийг. Нэгдлийн дарга маань дуудаад тийшний болоо. Клуб эрхлэгч сургалтанд суу гэдэг. Сургалтанд суу гэдэг. За. Аав би гайгуулсан. Суулаа. Тэгээ нэг хэдэн сар ажиллаа байж цагаан сараас өмнөх нь аймгийн соёлын ордон хурж ирж манай клуб тоглоно. Тэр чинь нэг клуб ангаалдаг. 1-2 том хар байшинтай. За. Нөгөөд галч манаачтай өөрөг өгөөл. За галал 3 хоног 3 шил гадлуулчихгүй юу? За. Соёлын ордныхан хурж ирээ тоглолоо. Гаргаж өгчөө яваад өглөө. Гүнжийн дэрлж гээд байдаг алтан ууныхаа ардталт. Тэрийгээ даваад ирсэн чил төв дээр л улаан гал. За. Чи юу болж байгааг харсан. Гэхдээ тэр манай сумын холбооч юм шиг, дэлгүүрч юм шиг шатж байна. За. Гэхдээ чи юу болж байна гэж гүүгээд ирсэн чинь манай клуб маань шатчээд байгаа. Хээ зөлгөө. Тэгээ клуб маань сар залгчлаа. Хээ зөлгөө. Тэгээд харин номын сан нэгдлийн сумын санхүү хоёрыг гаргаж авсан байдгийг. Шатхаас нь урдж. Бүрэн шатхаас нь урдж. Аймгийн соёлын хэлтсийн дарга дууддгийг. Дин самбуу гэдэг. Одоо нэг 3 тамирын уянга гэдэг сайхан дуу шүү дээ. Тэрний шүдгийг өвчсөн.
Дарга маань дуудаад яваад очиж заах чи Улаанбаатар явна. Чамаа курс суулгана. Тэгсэн одоо Нардын дуужийн чуулганд иргэд 18 аймгийн соёлын ордны дуучдыг бэлтгэх Курс гэж юм явж байна. Курстай суулаад төгслөө. Аймагтаа очлоо. 6 сар ажиллаа байж явсан чинь соёлын яамнаас аймгийн намаа хороонд бичиг иржээ. За. Лодоодам сайд манай 1-р орлогч сайд. Лодоодам сайдын гар үсгтэй бичиг нэг очтгийг аймгийн намаа хороо тавьдгүй. За. Манайх ягаад ганц дуучтай байж болдгүй. Лодо дам сайдын гарын үсгтэй таныг чуулга руу авах бичиг ирж байгаа юм уу? Чуулга руу авах. Тэгээ тэр бичиг юу гэсэн бичиг байсан гэхээр самбууг Улаанбаатарт татаж эрх хавар сургуульд явуулнаа. Одоо энэ чана сургуулийн бэлтгэл юм. За хоёр дахь бичиг нэрхтэр нь за одоо яваад ийдаа гэдэг. Тэгээд яваад хурж ирээд одоо бүхэл соёлын яамны харьяа байгууллагуудын дуучид, хөгжимчид, бүжигчид бүгдийн бүх уран бүтээлч тэгэхээр соёлын яамнаас томилдог байсан. Соёлын яам л томилж ажилд хөрөлдөг. Тийм байсан үе. Хоёр дахь бичиг ирээгүй бол бас тавьж явуулахгүй юм шүү. Тэгээд арга соёлын ордонд бол ажиллаа байгаа. Одоо зүгээр хөдөө гараад явцсан малчин болсон нэг өвгөн цаана гасцсан нэг хөргөрсөн яах вэ? За тэгээд тийм л өвгөн байгаа шүү дээ. Та ч юм бол альсан бэлээ. Би Батсан гэлсэн маа. Батсан гэлсэн маа. Төрсөн нутагууд Эрдэнэ байна. Эрдэнэ. Өссөн газар бол харьяал нь бол Батсан цэнгэл гэж. Би Батсан гэлэрийг л ерөөс харилж байна. Тийм байна. Тэгээд хаана яваад танилцв? Бас одоо соёлын ордон холбоотой. Нэг нутгийн шууд битгээс залгаалтай тэгээд. Би тэгээд энэ самбуугийнхаа 70 насны өгөр. За. Энэ дуун жигүүртэй тасрын самбуу гэдэг энэ номыг бичсэн. За. 70 насныхаа дөрөв зориулаад. Тэр энэ номыг одоо ямар утгатай юу гэж би бодож ирсэн байхгүй. За ингээд битэр шүдэ мэлийн нас ахлаа. Энэ одоо нөхрийн маань гавьяа болж ирсэн. Гавьяа одоо тэр янз бүрийн одоо түүх байна шүү дээ. Хоёрдугаар төрөлдрийн сайхан зургнууд ах トゥ тэгээд найз нөхдийн эндэргийн одоо нийлүүлээд нэг сайхан ном бичье гэж одоо тий. Тэгээд энэ дуун жигүүртэй дасрын гэж энэ дасрынгийн самбуу гэж энэ номыг бичиж нөхрийнхаа 70 насны өгөр биелүүлсэн. 2 хүүхдээ 3 хүүхдээ хэлээгүй. Би нэг хаяа нэг юм гэдэгт ганцаараа нэг өрөөнд татна. Тэгээ гэртээ болохоор зэрэг хүүхдүүдэд нэг үзүүлж харуулахгүй шиг өөрөө л нөгөөдх нь нухандаа би ч үдээч хүн дээр төгссөн чи ямар нэгэн нэг айхтар зохиол над байхгүй шүү дээ. Миний өөрөө л итгэл зүтгэл. Тэгэл дан гараараа бичсэн. Одоо миний нөгөө архив их гоё гар бичвэлэн байж байгаа юм. Тэгээд одоо нэг редакторлох гэдэг бас хүн хэрэгтэй болно шүү дээ надад. Тэгээд Бадан гаруу гээд манай харангаа бөхөө өргөний нэг хүүхэн байдаг шүү дээ. Нэг сэтгүүл бичээд сэтгүүл. Тэгээ хоёулаа ингэ тохироод намаа Бадан гаруугаа сайхан эмхтгүүлээд тэгээд нэг юм ном бичлээ. Тэгээ одоо ингэ болоод байхаар зэрэг нэг их юм байдгийн байна. Ахаад өшөө одоо бидний хүүхдүүдийн түүх манай нөхрийн одоо ээж аав бидний өөрсдөө ингээд нэг юм хүн хийчихээ нөгөөдөгтөө бас урамшаад хийгээд амир болдгийм билээ. Тэгээ одоо бас нас өндөр болсон болохоор ямар ч гэсэн нэг дараагийнхаа 2 дахь ном хийн гэж бодоод итгэж шүү. Тийм чи бодож байгаа бол хийж л дараа. Энэ дараа нэг гоё ингээд яг сайн самбуу хөвтөр ярьжсэн хэсэг байж байгаа байхгүй нараа. Нэрд зохиолч Лододом сайдын буйнаар Улсын ардын дуу бүжгийн чуулганы дуучлаар орсон залуу 1970 онд 2 сарын хугацаатай зээл 64 машин унаатай 2 51 машинтай нэг хуучин паз автобустай 2 хэсэг нийт 30 дуучин 40 бүжигчид 50 гаруй хөгжимчид гэсэн бүрэлдэхүүнтэй том хамтлаг баруун 9 аймгийг зарим хөдлөж байснаас хойших түүний 40 гаруй жилийн турш дуугаар жигүүрлсэн эгийн үйлсэн ардын жиргчийн хэмээх эрхэм малдрын өндөрлөгт зөв ёсоор бас цэрэнгийн самбуу хүрчээч. Энэ чи ингээд одоо мөнхийн юм бол үлдэж байгаа шүү дээ. Тэгээ одоо битэр чинь би бас ингэж боддог шүү дээ. Одоо ингээд битэр байна. Битэрийн дараагийн үеийн 3 хүүхдүүд л одоо эмээ өгөөд бүр чигтэйхэн шүү дээ битэр. Тийм. А тэрний дараагийн үеийн ингээд 4-5 дахь явуулчихсан шин. Айгуул зураг мурагч нь олдох байлна. Тэгэхээр зэрэг сайхан ном бичээд найз нартаа ах トゥ нэртэй тэр жилжингийн бөөм бэлэг болсон. Одоо тэгээд сум ном дээр очиод ингээд евро соёлын төв мөр ороод хараад зэрэг зарим улсууд ингэ хүлээцсэн байдаг шүү дээ. Нөгөө номчин байгаа юу гэд. Би тэр самбуугийн пен юм байгаа бүр 80 гарсан юм
2-3 жилийн өмнө. Чи надад нэг ном хөрвж өгөөч гэвэл миний уцаа тэр имээ дээр очлоо. Тэгсэн чинь манай зориулаад тэр 5 өнгийн хадаг бүр ингээ нэгдсэн өөрөө. Тэр дээр байж байгаа. 5 өнгийн хадаг нэгдсэн цагаан сарынхаа юмнуудаар жоохон ингэж бэлтгэсэн. Тим имээ дээр очсон шүү дээ. За одоо энэ байх нь л тийм. Тийм. Энэ сони ингэж Тэгсэн нэхвэл юутай 5 өнгийн хадаг. 5 өнгийн хадаг тавьдаг шүү дээ. Энэ өөрөө тэр Тэг сони мөлөө. настай энэ. Тэгээд 89-тэй ингээ сон. Тэр би ном аваад нэг жоох юм бариад өгсөн. Юугаар нэгсийг сонин сайхан нэгсэн байна. Тийм байна. Тийм ингэж энийг танихгүй. Сэтгэл биш. Сэтгэл одоо тэгээд 80 настай өгсөн. Яан чинь бас линий хөшний буян заяа битгаар ирж ил байгаа. Гоё чинь тий. 21-22-нд дууж юуны чуулгын Ахмад уран бүтээлчдийн тоглолт 2 өдөр боллоо. Тэгээд дандаа Ахмад уран бүтээлчд одоо энэ манай саяны Сарантой амгалан одоо энэ манай саяны тэр нараа гэдэг тоглолт ямар гоё тоглолт байсан. Манай театрын тайз арай бага юм аа. Ерөөс нь нөгөө олон уран бүтээлч багтахгүй. Бүр ингээд хүмүүсийн дундуур зогссон шүү дээ сүүлдээ. Самбог чуулгат байхад одоо ингээд ороо жоохон байж байгаа бүгдээр нэг үл хүрээ дээр сайхан хоолундаа ичээ жоохон тоглолцоо. За юу тоглоцоо вэ? Ууштай шүү дээ бид. Тий. Бид өвдөдөө арай мөрөтэй биш үстэй. Баг зэрэг юм би. Мөрөтэй гэж нахаадах юм биш үү? Тэгээд сайхан манай өвгний энэ хамт олон чинь сайхан тий. Бид нар ч гэсэн өөрснийхөө олон сайхан найзлуудтай. Тэг хүн ч ерөөсөн хүмүүс тэгэл байж ивэл тэгэл амьдрал сайхан байдаг шүү дээ ерөнхийдөө. Эхэлж хүнтэй яаж уулзна яг тэр чигээрээ л байж байгаа л хорог дуусгах сайхан. Би өөр дандаа л тэгж л удаж явдаг. За одоо манай нэвтрүүлгийн нэг уламжлал. Одоо нөгөө ирсэн айлтайгаа танилцдаг нэг юм учиртай. Өнөөдөр чинь бас одоо сар шинийн баяр болж байгаа болохоор би бол их тийм айлаас хүндрүүлэхгүй хүн шиг за бас нэг төвөг болохгүй хүн шиг нэвтрүүлгээ бичихээсэй гэсэн бодолтой л яваад байгаа юм шиг хүн. Тэгээ хоёулаа нэг гэртээгээ танилцсан. Хоёулаа одон медаль энэ зарлиг гэж гоё юмнууд байх шиг байна да тий. За энэ зарлиг болохоор их мундаг зарлиг байгаа. За 1980 онд миний хани гавьяа жүжигчин болсон зарлигийн энэ. Тэр үс одоо юу зэдэм бол гээд бүгд найрамд Монголоор дуусан ардын тэргүүлэгчтэй зарлиг шүү. Тэгж том тэгээд дээшээ доош болохоор 6 хүний гар үсгтэй 5 хүний гар үстэй гоц. Тийм байна. Сэдэм бол одоо хин ингэж энэ чинь юу шүү дээ. Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Сэдэм бол гэдэг хүний гар үсэг байна. Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Жалнаа жав гэж байна. Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Лувсан Равдан гэж байна. Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Цайг Отоо. Ийм олон хүн гар ус зурж иж тэр үеийн шагналыг өгдөг юм байна. Тэр үеийн гавьяатууд чинь маш их нарийн шалгуураар явж ирсэн. Энэ 80 оны гавьяатын шагналын зарлиг байна. За тэр болохоор зэрэг 2005 оны ардын жүжигчний юу зарлиг 12 сарын 29 гэж шинж оны өмнө авч ирсэн биз дээ тий. Энэ чинь дандаа юу яадаг самбуу 12 сарын 30-нд 12 сарын 29-30 ингээд дандаа тэр өдөр шагнал авдаг шүү дээ тий. Тэгээ нэг хоёр даргын гар үсгтэй ерөнхийдөө Монгол улсын ардын жүжигчин цол хүртүүлэх тухай гэж шүү тий. Бас зарлиг байна. Тий энэ их хоёр ерөнхийдөө намрын их хоёр ерөнхийлөгч гар үсгтэй. Ямар гоё юм бэ. Энэ та хоёрын маань ер нь медалууд уу? Энэ хоёр бол бидний медаль. За. За энэ чинь одоо ихэнх нь энэ том хүнийх шүү дээ манай. Тэгээ энэ донд нэг ихи одон байгаа үз. Энэ миний ээжийн их одон. За. Одоо миний ээж чи 2 том одонтой. Алдарт их 2 дугаар одонтой. Тэгээд надад 2 дугаар одны миний том ихний 1 дугаар одны. За тэгэл одоо энэ чин дандаа ингээд самбуугийн бүхэл энэ талынхын тэр волейболын медалууд бол минийх. Тийм байна. Спортын медалууд их хариун биш. Хариун байгаа. Тэгээд ингээд битэрээ одоо хос медалууд бас их байна. Тийм байна. Энэ 2022 оны 2 сарын 22-ны 22 цагт авахсан зураг. Өөх, бүр тэгж төлөвлөж авах тий 2022 оны 2 сарын 22-ны 22 цаг 22 цаг 22 минутанд оо за зураг. Энэ одоо манай бэр хүү баг охин миний ач хүү охин хүү тий
Юу гам тулга гээд содын гам тулга гээд шөлөг бичдэг. Тэгээд уржин цагаан сараар нэг юм цаастай зураг өрөөд ородгүй золгох гээд. Тэгэл яг хөө би бодсон за манад нэг зураг бидлэх гэж гам тулга орж иж ин тэгээ бодсон чи. Тэр зураг авсан чинь битэр зориулсан шөлөг. Шөлөг энэ одоо пүүжээ штэ гээд энэ самбахтай гээд тий. Чи энэ зургийг хаанаас олж авсан гэсэн чинь таны номноос авсан гэдэг. Тэгээ энэ сайхан шүү. Би бас гам тулгатай маш их баярлж явдгийг. Самбуу ах юм одоо богд тоглосон. Юу? Үеийн зураг тийм ээ. Тэр болохоор зөв нэг бурхан Тайландд манай самбуу охин хоёр явж тоглолт хийсэн шүү дээ. Тайландд тий. Тэгээ Тайланд чинь юу яадаг юм бэ? Ийм бурхан бэлэгдэг юм байна. Охин ногоон дээр хөлгсөн байсан. Охин нөгөө ногоон дээр гэрлүүгээ аваа явсан. Тэр хоёр Тайланд тоглоод элчин дөш тоглосон юуных нь бэлгэн. Манай өвгний нөгөө богд тоглосон. Энэ үгс нь батламж гэж юм энэ хөө. Би самбууч зөндөө олон хойсгалт нам ингэнэ. Зөндөө олон шагналтай. Гэхдээ зарим юмнуудыг ингээд тавьчихдгийг зарим. За бурхан шүтлэг бол бас та хоёр маань мундаг үз. Энд чинь манай самбууч ерөөсөө аав нь тийм шүтлэгтэй хүн байсан. Манай ээж аач шүтлэгтэй ингээ бурхнаас сайхан шүтэндээ ингээд энэ болохоор зөв самбуугийн аав ээж хоёр. Зөв. Энэ баруун гартлах энэ манай аав ээж хоёр. Ингээд харахад хоорондоо ч адилхан юм шиг байгаа үз. Тэгэд хүн чинь одоо би боддгийн болсон болоог нэг зураг мураг тавиад тэгээд тэрийгээ шүтэж ингэсэн нөхнө өөрснийхөө төрүүлсэн их эцэг ижи аавыг ингээд шүтээд байж бол одоо бүр бид нар юм бүр аз жаргал түнээстэй шүтэн гэж юу ах вэ гэх шиг тийм ээ. За хоёр ач. Миний хоёр бурхан тий. За энэ миний мосоо найзууд гээд энэ их гоё тий. Миний мосоо найзууд 25 дахь сууг телевизэн. Тий 25 дугаар танаа тийм шүү дээ. Манай телевизэн. Танаа телевизэн миний мосоо найзууд гээд энэ нэвтрүүлэгт манай нөхрөөр 10 онд шүү дээ. Тий 10 онд шүү дээ. Тийм байна. 2010 оны 19. Гоё энэ дотор ч одоо маш гоё хүмүүс байгаа шүү дээ. Энэ цогцлогоо хүртэл яж байна одоо энэ. Тийм байна. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт ороод бид нар чинь энэ танаа 25 дугаар телевизээ хийсэн нэвтрүүлэг. Бид нар чи энэндээ хайртай шүү дээ нэвтрүүлэгт тий. Нөхрийн одоо гавьяал болоод 30 настай ахуулсан зураг нь би чин тамирчин болоод тэгээд улсын тэргүүний хамгаалагч гэсэн тийм шилдэг тамирчин гэсэн. Тий. Одоо цал тамиргээ зүтсэн шүү дээ. Тэгээд яг го залуу насндаа гоё явж. Дуучаах аавтайг үлсэн сахуулан бат. Тийм шүү дээ. Дуулж байгаа шүү дээ тий. Миний том хөө Улаанбаатар минь гэж хатал авсан байна да яг. Улаанбаатар гэж хатал авсан. Энэ охин ч оюутан байсан зураг юм байна. Том хүн гэр бүлтэйгээ. Том хүн гэр бүлтэйгээ. Манай хөргөн охин хоёр тийм донд байгаа тий. Энэ самбахын багын зураг таны багын зураг үү? Тэрийн багын зураг. Манай охин тэгсэн чинь ингэж байгаа шүү дээ. Ээж хоёр ижлэгэн алчуур зүс яасан өөр хийлээ. Алчуур зүс. Самбуугийн нөгөө 70 насны огор архангад бид нар наадам хийсэн. Энэ одоо өвгнийхээ 70 насны огор наадам хийсэн. Тэр наадмаар манай одоо миний Батсангал сумын гавьяат нор самбууг тээвэрч. Тэр хүн одоо юу тээвэрч. Одоо хөдөлмөрийн баатар болсон байгаа манай энд. Миний одоо хуураад үлдээ. Тэгэд өвгний наадамнаар одоо тэр юу улсын тэргүүний тариалан чинь 13 туудаага болж иж хөдөлмөрийн баатар болсон. Тийм тэгээд энэ гой биеийн зургийн тех туртай ингээд нөгөө яг тариад ирсэн тийм. Энэ хөөрхөн гоёг юу яасан шүү дээ. Манай самбуугийн шавь нь бэлгэлсэн. Хоёр гэртэй эдэн хонтой Хосмортой тий. Манай нэвтрүүлгийн юу нэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч баг руу манай ажиллаж байгаа. За. За одоо сар шин болж юм тийм ээ. За тэгээд баярын ширээний юм чи одоо зочдоор жирэл танах шиг одоо зочин их хүлээж авдаг айлд. Бол баг руу маань одоо өөрсдийнхөө ингээд бэлгийн уудтай гарын бэлгээ өгж явуулсан байгаа. За энд одоо ингээд баг руугийн өгөрций одоо юу их амтгал дээ монголчууд маань тий. За ингээд энэ одоо мөнхтөл бичоол гэж байна. За хүрэн манжингийн салаад заалаг салаа. За ингээл зөндөл юм байна. За энэ бид одоо зочид ирж дуусаагүй л байгаа юм чи тийм ээ. Тийм шүү дээ. Тий энэ билгээ. Йоо цагаан сар маш их хэрэгтэй. Ширээгээ олч юмээрээ. Нэ. За баярлалаа. Хүмүүстээ баярлалаа. Тий. Гадуулж байгаа шүү. За гэрээ танилцуулсанд их баярлалаа. За баярлалаа. Та нарт баярлалаа. За маш их баярлалаа. Маш баярлалаа. За эдээ удаанаас эдээ жоохон тавтаа суу та хэд. Тий. Аваа баг руу байхгүй мó.
Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Одоо ч тэгээ манай хан чи сайхан шинэлдэг болжээ. Харин Тийм ээ. Ер нь шинэлгээ бол их өргөн болдог болж шүү. цагаан сараар олон хүн орвол тэр айлын жил нэг сайн байдаг гэсэн. Тэр хаалган голч сууж гоё биз. Яг үнэ тий. За бууз гас. Мөнгөтэй бууз нь олж идэндээ. За тэгээрээ харин гадаадын мөнгө байгаа шүү. Гадаадын мөнгө тавьсан байна. Одоо гадаадын өвн гадаадын бууз нь олж мөнгө идэндээ. тавьсан тий. За бууз идэл байхад ороод идэх шүү. бууз нэг. Тий. Салаад Цагаан сарын бууз ер нь гоо тэр цацал байдгийг идэхэд ороод байдаг. Ороод идэх. айл доргод нэг 2-3 хидээд. Гоо мөнгө. За охиных нь Тий, ахнаа. Мөнхбаатар гавьтай хамтралт болсон. Гоо ийм юуны шинжлэр хийсэн цагаан сараар хийсэн концерт байгаа. 6-7 дуу байна уу? Дандаа үзэмчин буря каза Манай нэвтрүүлгийн ивэнттэйч 5 нүдэн брэнд тогтмол хамтран ажилладаг юм байна. хамгийн гоё. Тий, маш гоё билег. Одоо энийг бол монголчууд маш сайн мэддэг болсон. Тэгээд энэ одоо өндөргийн зан надрын маань зохиосон одоо соён бүсэг гэж гайхамшигтай. Одоо үсэг байна шүү дээ, тийм ээ бичиг. За энэний одоо яг алтсан соён бон одоо яг өндөргийгээний зохиосон тэр тэг загвар дэгээр нь одоо яг ахиж шинжилэн бүтээсэн байна. Одоо алтсан соён маань бол одоо энэ төрийн одоо энэ юун дээр байна шүү дээ. Энэ соён бүсэг маань нэг ардын хувьсгал одоо янз бүрийн юмны нөгөө хив шинж ороод дээрээ гал болоод тав ушуутай болоод тийм ингээл янз бүрийн одоо нөгөө цаг үеийнхаа юм өөрчлөгдөж явсан. А энэ дотор байгаа одоо алтсан соён маань бол яг одоо өндөргийгээний зохиосон тэр анхны тэр одоо загвар хийцээр бүтээгдсэн юм алтсан соён байгаа юм шүү. За ямар бас гайхалтай сайхан юм байна одоо. Гардуулог ёо. За хаста. За миний үг айдсавч. Баярлалаа. Баярлалаа. Үнэхээр гоё. За энэ уутан юм аа. Төрийнхөө сүлдийг Одоо сүлдийг залах юм байна ёо гоё. манай Монголын анхны төрийн Цагаан сараас ямар яг цагаан сараас ямар бэлэг илдэг юм бэ? Энэ жилийн цагаан сар юу н онцгой шүү. Онцгой. За энэ 5 нүдэнгийн маань одоо гангар шаазангийн дээж юм байна. За одоо яг жинхэнэ бон чайна буюу ясан шаазан. Тэгээ 5 нүдэн маань одоо өгөөс өв бүтээгч юм мундаг залуучууд байдаг. Эдний маань хийж байгаа бүтээлүүд, бүтээгдэхүүнүүд маань одоо яг Монголын эрт дээр үеийн одоо түүхэн олдруудаас олдсон тэр одоо эдлэл хэрэглэлүүдийн одоо дэг жаягаар өнөөгийн цагийн технологийн дэвшилттэй хослуулан хийж байгаа ийм гайхалтай бүтээгдэхүүнүүд. Ер нь одоо дотоодын гэлтгүү гадаадын одоо жуулчт одоо юу гэдэг нь те хүн амьтны одоо нүүр дахлах одоо ганц л одоо гайхалтай ийм бүтээгдэхүүн болж лавраад байгаа шүү. Энэ тэгээ 5 нүдний 5 нүдний бүтээгдэхүүнийг одоо би ингэ бодож байгаа. Энэ тентгийн хорим найр. Элдв янзын юмд дандаа 5 нүднгийн энэ гоё бүтээгдэхүүн бэлгэн дээр хийдэг байгаа. Тий. Саяхан манай охиныг бүр их том ийм том хайрцагтай. Их том юм билээ. Их том хайрцаг тэр хичнээн юм байгаа мэдхгүй. Тэр одоо 2-3 сая төгрөгийн төлсөн. Тийм гоё бүтээгдэхүүн ирсэн байли. Би тэрийг хараад бас баярлаад ирсэн. Энэ 5 нүднгийн ийм гоё аяг тавгаж хүн бэлгэлж ивэл одоо хүнд хангалттай гоё бэлэг болсон гэж. Эднийх нэг чанар нь юм баггүйсэн баха. Одоо эдгээр чинь ингээд шаацан хаан сайн хийд юм бэ. Гэл ингэж байгаа байхгүй тий. Монголчууд шаацан хийж болно, Америкчууд хийж болно, Европод хийж болно тий. Гэхдээ хамгийн сайн шаацан хятадын тэр одоо яг тэр технологиор тэр цаг уур, тэр шавар одоо юу гэдэг тий. Гангар шаасан. Тий, яг одоо тэр Бон Чайна гэдэг байгаа тэр
одоо яг л тэнд л хамгийн сайн шаазал болдго юм байна л. А яг тэр газар нь л яг Монголд энэ хив жагвар Монгол хүний оюун ухаанаар бүтсэн тэр юугаар нь тэргээр нь хэлгэж байгаа байхгүй. А тэгээд одоо хутгыг гэхэд яг Оросд одоо яг тэр Оросын Уралын ган одоо юу гэдэг те хамгийн сайн хийдэг газар нь Монгол загвараар ингэж хэлгээд тавнуудынгийн маань бүтээгдэхүүнүүд ер нь хизээч хаач хэний ч өмнө гаргаад өгөхөд юм сайхан нүур бардам ийм ихтгэл төгс сайхан бүтээгдэхүүн шүү. Тэгээд тавнуудынхаа хамт олонд маш их баярлалаа. Баг руу байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. За баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг хийх энэ би одоо бодож байна. Та гинт хилээгүү ороод ирсэн чарин зүгээр юм болж юу гэж. Баараг тийм. Гэхдээ ер нь нэвтрүүлэг тийм шүү дээ. Ингээд ихлэ төлөвлөдөг, зохиол бичдэг, одоо гадаа явуулдаг, энэ бүх юм зааж өгдөг, зурдаг тийм ээ. Яг үнэ. Тий. Яг ингээд амьдралд нь одоо өнөөдрийн ахуй нөхцөлд нь гинт ороод ирнэ гэдэг маань их сонирхол юм байна. Дөрүүлж яа. За вечер нь баг танаа ер нь телевизийг анх байгуулагдахаас нахуулаад за баг жил өнж байгаагүй. За сүүлийн хэдэн жил би нэг гараагүй. Тэгэхдээ танаа телевизийн тэр олон сайхан нэвтрүүлэгт орлоо. Би нэвтрүүлгийг хийлээ. Одоо энэ амьдрал дээр их үү? Тийм ээ? Энд ингээ ороод ирнэ гэдэг маань сонирхол юм байдаг юм байна. Тэгээ сонирхол байна. Тэгээ харин зүгээр ч юм шиг бас нэг бэлдээл юу ягаал. Тэгээ хүн чинь бэлдээд ирэхтэр чи янз янз болдог штэ. Яг үнэ. Тий. Баярлж байна. Маш их баярлалаа. Маш сайхан байна. Тулах шахуу ороод ирлээ. Тэгэл хаач орма заанаашаа суу чи Монгол хүн байна цайц сууйдаж юу алуу амар мэндэ мэдлцээ гээд ингэж сайхан ярилцаж хөрөлцөө. За тэгэл одоо бол яг бид нар зочд гीचтэй явуулчаад сайхан хууч хөрөө сууж байна. Ах маань яг одоо сая за хонж болноо гэдэг зөвшөөрлийг бас өгж байна. А гэтээ нөгөө эртний маань бас нэг ёс байна тийм ээ хаа. Одоо чинь одоо сар шинийн баяраар шинэ хуучртал бас нэг айл тондоггүй нэг юм ёс байна. Та бүхнийхээ энэ нэг сайхан одоо сургаал үгсийг сонсно гэдэг бол одоо өнөөгийн залуучууд бидний хувьд бол одоо үнэлж баршгүй нэг юм сайхан мөчтэй хойд би одоо хэлэх дуртай нэг үг юм да. Айл болгон нэг шинэ ном шиг байд юм а гэж. Энэ ном хизээч давтагдахгүй. Бүгд өөрөөсийнхөө одоо зохиолоор л амьдралаа бүтээж яваа. Ахигч хоёрын маань нэг сайхан одоо бүтээсэн амьдрал өнөдөр үнэхэрийн монголчуудын одоо тийм хайр хүндэтгэлийг хүлээж ах トゥ хамт олон найз нөхөд дүүр хүүхэд юу гэдгийг одоо эргэн тойрондоо үргэлж нэг юм сайхан эрэг энергийг түгээж байдагт нь маш их одоо талархаж байна. Та хоёроо их бахархаж байна. Тэгээд нэвтрүүлгээ одоо тэгээд энэ хүрээд жаргаа идаал гэж хэлэх гээд байгаа шүү тийм. Одоо бас нөгөө шин сараар орж ирсэн хүмүүсийн гарыг цайлгадаг шүү дээ. Тэгээд дээршин та нарт нэг сайхан билий үү дээ. Миний бичсэн ном нь яг манай энэ гэр хаана байна гэдгийг хамгийн одоо ихний хоёр дахь хуудас уншаарай. Нэг богдгийн Жавзан дамбын гэдэг нэг яг юм хотын өргөний гурван төлөвсөн газар байгаа юм байна лээ. А би энийг бичгтээ яаж орсон бэ гэвэл одоо энэ манай богдын үзэл баг шүү дээ. За тийм. Би богдын үзлийг тайлбарлах дээр ороод сургалсан. Би өөрөө бодохоор
манайх яг тийм гоё газар байна гэж боддог байсан баггүй юу. Тэгээд тэр хүмүүс надад маш гоё тайлбар өгсөн. Та ч мөр судалгаа хийсэн биз дээ. Судалгаа хийсэн. Судалгаа хийж ном бичихгүй болов. 3 жил хийж судалгаа хийсэн. Тий. Тэгээд миний дүү энэ номыг ихчийнхэн юм байна. Оо ямар гоё юм бэ. Сайхан уншаад. За. Тэгээд ямар газар манайх байна гэдгийг нэг Тэг эн чинь түүнтэй авшигтай газар байна шүү. Тийм ээ. их тийм. За энэ болохоор миний бичсэн номыг уншаарай. За би чамдраа 12 жил бэлэгдэж. За би та нарыг нөгөө телевизийг одоо дандаа камерын ард явдаг болохоор чинь энэ хамгийн дээд зэрэг одоо сувдтай нүдний юм савар тий. Хаа явсан газар энийг өдөр амаараа явж байгаа шилж яваарай. За тийм. За стойк байлаа. Энэ 12 жилдээ энэ ямар гоё юм бэ? Наа дотор бас нэг хөөх юу яагаад байгаа үстэ гүцээ. За миний хөө. За манай. За одоо операторчдод өгнө. Аль дорж ирсэн хүн чинь цагаан сар хамт олноор авч. бидний авчаар шүү дээ. За энэ 12 жил шиг 1000 жил тойрч явж байгаа. За стойк баярлаа. За тэгээд шинэ уучрааг байгаа юм чи бас 2-3 удаа сайхан үлсүүлж яваад. Тэгээ За. За хаа сууж За тэгээд. За сайхан шинэлцгээгээрээ. За сайхан жилээр минь. За ажлын амжилт. сайн яваараа. Саруул сайхан байгаа. За шинэ ороо бодлоо шүү. Тэглээ. Хостос ялгаагүй юм боллоо. Ялгаагүй юм боллоо. Тэгээд одоо төвчрөл сайхан болсон байна. зам зураг сайхан яваад. Тэгээ. За баярлалаа. За сайхан шинэлцгээе. За нэвтрүүлгэн дахин хийгээд За баярлалаа. ажлын амжилтын хөвгдөж. За баярлалаа. Сайдван сэтгэл тарабин Цингэлин дууны артан гомко Уйдэн жаргын үдиги үргэлжин завуу миний сэдэр Очрно баяра душина цаадырад Ундргыл тэлар шиг цацрад Улсын дундалдан батар мин Рисин сайхан жирлээ